За Сайкон 2025 төрөлцсөн ирсэн та бүхэнд бүгдээр нь халуун баяр хүргье. Тэгээд энэ нэг бэлдсэн нэг хэдэн асуултууд байгаа. Тэрний дагуу бид хоёр өөрсдөө ихлэ танилцуулах тийм шаардлага байгаа. Багш эхлэх үү? Сайн байцгаана уу? Намайг Инхбат гэдэг физик технологийн хүрээлэнд судалгаа хийдэг. Миний судалгааны чиглэл бол игэл бөөмийн физик. Тэрний ялангуяа онлайн чиглэлээр судалгаа хийдэг байгаа. Тэгээд игэл бөөм гэдэг бол одоо ертөнцийг бүтээдэг хамгийн жижиг нэгж гэж хэлж болно. Тэгэхээр тэр ертөнцийг бүтээдэг хамгийн жижиг нэгжүүд маань ертөнц хэрхэн үүссэнтэйгээ холбогддог учраас космолог гэдэг судалгаатай бас давхцах ийм асуудлууданд давхцах тохиолдол байдаг. Тэгээ ийм судалгаа хийдэг. За намайг Баасан Сүрэн гэдэг. Би Европын цөмийн судалгааны байгууллага ЦЕРН гэж байгууллагын үндсэн 4 калибрацийн нэг болох LHC-B калибрацид бол 2017 оноос хойш бүрийн эрхт гишүүнээр бол судалгааны ажил хийж байгаа. За мөн Бээжингийн их энергийн физикийн хүрээлэнд бол докторийн дараах судалгааны ажил хийдэг. Ерөнхийдөө судалгааны чиглэл бол LHC-B дээр юу хийдэг вэ гэхээр зэрэг түрүү нөгөө космологийн талаар ярьж байгаад их тесрэлт гэдэг их ярьсан шүү дээ. ертөнц 13.8 тэрбум жилийн өмнө их тесрэлт гэж зүйлээс үүссэн гэдэг. Тэрийг бол ерөнхийдөө бол загварчилдаг тийм л лаборатори гэсэн үг. Тэгээд яг ертөнцийн үүсэж байгаа тэр Big Bang-ийг лабораторийн нөхцөлд олон дахин давтаж хийдэг. Тэрийг яаж хийдэг вэ гэхээр протоны мөргөлдөөнөөс бол 2 дахь болон 3 дахь бөөмсийг үүсгэх байдлаар бол хийдэг. За тэр хэмжилтийн датан дээр бол физик анализ хийдэг ийм л судалгааны ажил гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө манай Монгол улсын хувьд бол нэгдүгээрт тийм том улс биш. Эдийн засгийн утгаараа болон хүний нөөцийн утгаараа. Гэхдээ бид нар бол одоо энэ орчин үеийн энэ онол туршилтын энэ судалгаанууд дээр бол зарим нэг тал дээр хоцрох гээд байх тал байдаг. Гэхдээ ирээдүйд ер нь бид нар яг энэ чиглэл рүү анхаарах ер нь тэр боломж бололцоо ер нь хэрэг гэж та харж байна. За бидний одоо игэл бөөмийн физик гэдэг материйн гүн рүү орохоор тэрийг судлахын тулд маш том хурцлуурууд бариад жишээ нь энэ Европын цөмийн судалгааны төв байгууллагад ийм том туршилтууд 100 улс оролцсон ч юм уу хэдэн мянган эрдэмтэд нэг ийм төсөлтөөр ажилладаг ийм маш том төслүүд байдаг. Нэг улс ганцаараа хийх боломжгүй. Тэгэхээр тэнд бол мэдээж том гүрнүүд толгойлж оролцсон. Түүний хажуугаар Монгол шиг ийм Европ бол бас жижиг улсууд байгаа шүү дээ. Түүнтэй адилхан ингээд оролцоод явах боломжтой. Тэгээд энэ чиглэлийн онцлог нь болохоор тэр материйн тэр хамгийн өндөр энергид явж байгаа урвалыг үүсгээд бүртгэж аваад тэр мэдээллийг хадгалах гэгчлэнгээр бүх үе шатууд нь маш олон талын чадвар шаарддаг. Одоо симуляц хийх те компьютертэй симуляц хийх, онлайн тооцоо хийх, тэр байтугай бүртгэх тэр эд ангиудыг угсрах, бүтээх ийм инженерийн ажил хүртэл хийдэг. Тийм олон цогц мэдлэгтэй байж ингэж хийдэг гэж ойлгож байгаа. Тэр тал дээр жоохон дэлгэрүүлээд ярих өөрөө одоо детекторын аль хэсэг дээр ажиллажээ. Жишээлбэл түрүү нөгөө их тесрэлтийг загварчилж байгаа гэж хэлсэн шүү дээ. Лабораторийн нөхцөл дахин. Тэгэхээр энийг хийхин тулд асар том байгууламжуудыг барьдаг. Жишээ нь LHC буюу дэлхий дээр байгаа одоо хамгийн том энэ адроны мөргөлдүүлэгч хурцгуур бол өөрөө газрын гүнд ойролцоогоор 100 метрийн гүнд нийт тойргийн урт нь бол 27 км урттай ийм хит дамжууллын суперкондактинг гэж нэрлэдэг. Хит дамжууллын за доторх вакуумын температур нь бол гадаад сансраас ч илүү хүйтэн тийм температур, тийм нөхцөлд бол протоны урсгалыг бол тойрог замаар явуулаад тэг мөргөлдүүлдэг. За энэ байгууламжийг мэдээж барихын тулд асар их мөнгө санхүү болон нэмээд хүний нөөц шаардлагатай байдаг. За энийг бол одоо жишээ нь
нэг улс бол дангаараа хийх бол боломжгүй. Гэхдээ олон улсууд хоорондоо хамтарч ажиллах байдлаар мөнгө санхүү болон хөрөнгө хүний нөөцөө шийдээд тэгээ технологийн асуудлуудаа шийдсэн нөхцөлд бол энэ бол бий болдог зүйл. Тэгэхээр ер нь манай Монгол улсын хувьд бол би хувьдаа юу гэж хардаг вэ гэхээр ирээдүйд ялангуяа нэг дараагийн 5-6 жилдээ бол бид нар яг энэ LHC-д албан ёсны Монгол физикчид ажилладаг ийм Монголоос орсон тийм багтай болох нь бол бид онол туршлага хоёулаа хамтдаа явдаг тийм групп байгуулах бол нэн тэргүүний зорилт байх болов уу гэж би байгаасаа гэж хүсдэг. Яагаад гэвэл энэ бол дэлхийд дээр байгаа хамгийн хүчрхэг суурь судалгааны лаборатори байдаг. Энэ бол Европ, Швейцар болон Франц хоёр улсын хил дээр байдаг юм зүйл л дээ. Тэгэхээр яг энэ игэл бөөм тэрийн ялангуяа ертөнцийг бүрдүүлж байгаа энэ игэл бөөмсийн хоорондох материалын харилцуулчлалыг судалдаг энэ салбарын ялангуяа туршилтын чиглэлд бол ач холбогдол өгөөсэй гэж юу нь бол хувьдаа хардаг. Тэгэхээр энэ чиглэлд бол бас манай физик технологийн хүрээлэн бас нэлээд тийм хүчин чармайлт гаргаад ажилтдаг гэж би бол ойлгож байгаа. За тэгээд миний хувьд бол SciCon event-д бол 2023 онд зохион байгуулалтад нь бол оролцож байсан. Багш бас оролцож байсан тийм. Тэгэхээр та ер нь одоо ингээд жил болгон бас ингээд оролцож байна. Та ер нь сэтгэлдээ ер нь хуваалцаж ер нь энэ SciCon ер нь байгуулалтад та ер нь ямар хувь байдлаар хүлээж авч ирсэн бэ ер нь? За энэ бол SciCon бол шинжлэх ухааны олд амжилт тэргүүн фронтын одоо мэдээллийг танин мэдхүүн хүрээнд олон нийтэд хүргэх тийм ээ. Сонирхсан залуучууд бүх насны хүмүүсийг ингээд цуглуулдаг одоо 3 дахь жилдээ болж байна гэж бодохоор ийм хүсэн хүлээдэг ийм ивент болсон байна. Тэгээд ингээд анх бидний хийж явах үед 100 хэдэн хүн билээ. Цуглаж ирсэнтэй харьцуулахад одоо бол бараг 1000 хүрэх гэж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа ямар их хэрэгцээтэй байсан юм бэ, тийм ээ? Энэ ямар залуучууд болон энэ шинжлэх ухааныг сонирхдаг хүмүүсийг жилдээ нэг цуглуулдаг ийм хүсэн хүлээдэг ийм ивент болсонд бол маш баяртай байгаа. Тэгээд цаашдаа уламт хилээд энэ соёлын төвөргөнд багтахааргүй болох юм шиг санагддаг. Бүр том одоо ямар нэг аренад ч зохион байгуулдаг юм. Тийм болох байхаа удахгүй. Тийм би хувьдаа бол би энийг бол баг маш том шинжлэх ухааны баяр гэж хүлээж авч байгаа Монголд зохион байгуулагч. Өмнө нь бол ийм өргөн цар хүрээтэй дэлхийн өнцөг болон бүрээс ажилтдаг, тэнд судалгаа хийдэг Монгол эрдэмтдийг ингээд авчираад ингээд нэг юм комьюнити үүсгээд тэрнээрээ дамжуулаад шинжлэх ухаан гэдэг зүйл өөрөө ямар гайхамшигтай вэ? Хүн төрөлхтөнд яг юу өгсөн бэ өнгөрсөнд ирээдүйд энэ бол цаашаа бидэнд юуг авчрах вэ гэдэг энэ өргөн зургаар бол хараад тэгээд Монголынхон залуучуудад энэ шинжлэх ухааны гайхамшигыг түгээдэг гэдэгт бол энэ маш их олзуурхаж энд бол баярлж хүлээж авдаг энэ ивентийг. За жоохон нуршчих шиг боллоо ихний интрос. Тэгээд бид хоёрын өнөөдөр ярих сэдв болохоор орооцолцсон фотоны нүдээр гэдэг ийм сэдвээр ярина. За түрүүн өмнө хоёр SciTalk-ийн хоёр эрдэмтэн маань бол яг энэ квант физикийн талаар, квант эрний талаар бол нэлээд сайн дэлгэрэнгүй сайхан тайлбарлсан. Тэгээд бид хоёрын хувьд бол өнөөдөр яг энэ entanglement буюу энэ орооцолцсон квант төлөвлөг гэж яг юуг хэлэх вэ? Энэ өөрөө яг суур квант механик өөрөө бол байгалийн суур зарчмыг тайлбарладаг тийм үү? Тэгэхээр энэ шин чанар нь өөрөө entangled байна. Суур. Тэгэхээр та бидэнд юу яаж эхлээд баг зэрэг түүхээс нь эхлээд тэгээ ер нь классикаас ер нь явж байгаад одоо энэ маш өндөр advanced ойлголтод хүрчлээ шүү дээ квант гэдэг талаар. Тий. Яг хөө зүгээр нэг квант механикийн анх үүссэн тухай нэг товчхон яри тийм ээ. За 19-р зууны сүүл рүү бол классикийн гэж ярьдаг Ньютоны онол дээр суурилсан тийм механик болон ингээд гаригсын хөдөлгөөн зэргийг судалсан классик физик бол маш өндөр хөгжсөн.
яваа тэрнтэй дагаад химийн шинжилгээ ухаан бас нэлээд сайн хөгжиж эхэлсэн байна. Тэгээ юу болсон бэ гэхээр химийн элементүүд гэдэг ойлголт бий болсон чинь тэднэр нь тодорхой нэгжтэй болж таасан байхгүй. Янз бүрийн биш. Тэгэхээр ямар нэг тэр химийн элементүүдийг бүтээдэг анхдагч нэг ийм жижиг ийм материйн хамгийн жижиг хэсэг байна гэдэг ойлголт бий болсон байна. Тэгээ явж итэл 19-р зууны сүүлдээр цахилгаан соронзон долгионы онол гэж бий болсон. Тэр нь Ньютоны онолдоо шууд зөрчилдөд эхэлсэн байна. Тэгтэл физикт хоёр онол байдаг. Хоорондоо ерөөсө таардаггүй. Ийм зүйл бий болсон. Тэгээд тэр үед яагаад гэхээр шинжлэх ухааны хөгжил бол төв нь бол Европ байсан. Европт байгаа улс орнууд юуг ойлгосон бэ гэхээр технологийн тийм ээ тэр үеийн тэргүүн фронтыг хамгийн түрүүнд эзэмшиж чадсан гүрэн хүчрхэг болох юм байна гэдэг энэ шинжлэх ухааны өсөлтөө маш хүчтэй болсон. Ялангуяа Герман улс бол технологийн хувьд тэргүүн фронтод очижсэн тэр үе байсан. Тэгээд энэ классик физикээр тайлбарлагдахгүй хэд үзэгдэл бий болоод тэрийг тайлбарлахын тулд жишээ нь хар биеийн цацрагалт гэж зүйл байдаг. Тэрнийг бол классик физик ерөөсөө тайлбарлаж чадахгүйсэн. Тэрийг тайлбарлахын тулд Макс Планк гэж эрдэмтэн гэрлийг ерөөсөө ийм долгион биш. Ийм багц буюу квант энергиэс тогтсон ийм урсгал гэж үзээд энэ үзэгдлийг тайлбарласан байна. Энэ багц энерги буюу квант нэгж бол ерөөсөө классик ойлголтод байхгүй зүйл байхгүй. Энэ бол тухайн үеийн хүн төрөлхтний 300 жилийн хөгжлийн дүнд бий болсон онолд бол тис хөндлөн зүйл орж ирсэн гэж ойлгож болно. Эндээсээ үүдээд одоо 1900 оноос 1925 оны хооронд квант механик маань хөгжил эхлээд 25 онд математикт суурилсан одоо яг 100 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ жил квант механикийг математикаар томьёолсны 100 жилээ болж байгаа. Тийм ч учраас Нүүбэс энэ жилийг квант шинжлэх ухааны технологийн жил болгож зарласан. Тэр жилийг 25 оныг яагаад квант механикийн нээлтийн жил гэж үздэг вэ гэхээр яг тэр томьёоллыг бол Германы эрдэмтэн Вернер Хайзенберг, монголчууд Гейзенберг гэдэг тийм. Тэр матрицын механик гэдэг томьёоллыг бий болгосон байгаа. Түүнтэй яг зэрэгцээд Эрвин Шрёдингер гэж эрдэмтэн долгионы механик гэдэг хоёр янзын томьёоллыг бий болгосон. Эцэстээ энэ бол хоорондоо эквивалент тийм томьёол байгаа л да. Математикийн хоёр өөр аргаар бүтээчээд яг тэр 25 онд буюу 100 жилийн өмнө энэ математик томьёол нь бий болсноор одоо квант механикийн 90 эхэллээ гэсэн үг. Хүн төрөлхтний. Тэгэхээр материйн бүтцийг шинжлэх ухаанаар тайлбарлаж ойлгох хэрэгтэй болж ирсэн гэсэн. Энд ч 10 жилийн физик дээр Ньютоны 3 хуулийг санаж байгаа хүн байвал гарын өргөжлөх үү? За. Бид нар сая классик физик болон квант механик гэдэг ярьж штэ. Классик нь яг юу вэ гэхээр детерминистик онол гэж хэлж байна. Детерминистик гэдэг нь тодорхойлолт байдаг. Өөрөөр хэлбэл би энэ усын жинг мэднэ. Би ямар өндөр дээр байгааг нь мэднэ. За би унахчих юм бол өөрөөр хэлбэл би энэ системийн талаар анхны мэдээллүүдийг хангалттай мэдчихвэл би хугацааны дурын агшинд тэр энэ биеийн хурдыг ямар хугацааны дараа газар ойчих уу энэ бүх зүйлсийг бүгднийг тодорхойлж болдог. Энэ бол детерминистик буюу энэ бол классик физик гэж. За квантын хувьд бол бид нар магадлал гэж зүйл оруулаад ирж байна, тийм ээ. За таасаа нөгөө 25 онд Хайзенберг өөрөө нөгөө долгионы механиктэй болон айлгуур нөгөө шуман айлгуур гэдэг энэ математик аппаратыг оруулж ирээд энэ
өвөрмөц үзэгдлүүдийг тайлбарлаж эхэлж байна гэж байна шүү дээ. Тэнгүүд одоо энэ ч нөгөө нэг superposition гэдэг ойлголт байгаа шүү дээ. Superposition гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл хугацааны нэг одоо ингээд тодорхой акшнд quant систем өөрөө маш олон нэгэн зэрэг олон бодит байдлыг өөртөө агуулж идэг. Тэнгүүд ингээд хэмжилт хийнгүүд аль нэг төлөв рүү гэж юм уу те аль нэг одоо орон зай аль нэг байрлал дээр бол одоо жишээ нь фотон бол гараад ирэх юм шүү дээ. Хэмжилт хийгээгүй байхад бол тэр орон зайд ингээд жиг тархаад ингээд байж байгаа. За энэ тархалтыг бол магадлалаар тайлбарлаж байгаа тийм үү? Яг хаана байгаа гэдэг нь бол тийм магадлалтай л гэж хэлнэ үхээс биш. Энийг яг түрүүний нөгөө нэг классик механикийн жишээ шиг ингээд тодорхой хэлж боломжгүй. Тэгээ энэ бол одоо жишээ нь квант механикийн эцгүүдийн нэг Альберт Эйнштейн ялангуяа бол бүр дурггүй биш бүр үзэн яддаг байсан гэж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь энэ детерминистик буюу тодорхой байдаг энэ системээс тодорхойгүй магадлал дээр суурилсан систем өөрөө бодит байдлыг 100% тайлбарлаж чадчихна уу гэдэг. Тэгээ нөгөө бас нөгөө тань нэмээд асуухад нөгөө 1935 онд энэ айгуу чухал. 1935 онд Америкийн нэгдсэн улсын Принстонны агсан түвшний судалгааны институт гэж байдаг. Нью-Жерси хотод тэнд ажилладаг 3 физикч бол нэг пейпер бичсэн. EPR гэдэг. Тэр өгүүллийг бичсэн 3 эрдэмтнийхээ нэрийн эхний үсгүүдээр EPR гэж нэрлэдэг. За энэ 3 хэн бэ гэхээр Эйнштейн, Подолсky, Rosen гэсэн энэ 3 эрдэмтэн бол квант механик өөрөө бүрэн юм уу эсвэл бол бидэнд өөр нэмэлт квант механикт одоо шинэ засварууд хэрэгтэй юу гэдгийг бол энэ асуултыг бол хөндөж ирсэн. Тэгэхээр та энэ EPR мөн энэ тодорхойгүй талаар нэг өшөөд тайлбарлавал. За EPR руу очихоос өмнө ерөөсөө юу эхлээд квант механикийн одоо ажилдаг цар хүрээний тухай ярил л да. Тэгвэл одоо бид нар классик механик, квант механик гэд хоёр тусдаа юм яриад байгаа юм шиг ойлгож болохгүй. Квант механик нь илүү ерөнхий онол гэсэн үг. Тэрний зөвхөн том биетэй одоо бидний өдөр тутам ажигладаг хэмжээнд объектуудыг судлаад ирэхээр классик физик болж байгаа байхгүй. Тэр классик физикийг ч агуулдаг атомын төвшөнд явагдаж байгаа тэр квант төвшөнд явж байгаа үзэгдлийг ч тайлбарлаж чаддаг нийтэд нь агуулсан онол бол ийм илүү хүчрхэг онол гэж ойлгож болно. Тэгээд анханасаа яагаад ингээд тэр үндслэн байгуулсан хүмүүс нь хүртэл ойлгохгүй тийм хүнд байсан бэ гэхээр классик физикт хизээч байх боломжгүй тийм ойлголтыг бий болгох шаардлагатай болсон байхгүй. Сая Басансөрн доктор хэлж байна те суперпозиц. За суперпозиц гэдгийг одоо монголоор хэлвэл олон газар нэгэн зэрэг орших буюу олон төлөв байдалд нэгэн зэрэг орших гэж ойлгож болно. Энэ бол классик физикт байдаггүй зүйл л дээ. Яг тэгэхээр одоо жишээ нь хайрцагын дотор нэг бөмбөгийг шидчихий те нэг тэгээд классикт бол тэр бөмбөг чинь ойж орж аваад санамсаргүйгээр ямар нэг тодорхой байралд очно штэ. Тэгэхэд бид нар хаана байгааг нь мэдэхгүй. Тэгэхээр зөвхөн харах үедээ л мэднэ тийм ээ. Гэхдээ л анханасаа тэр бөмбөг бол тодорхой байрлалд байсан гэсэн үг. Гэтэл квант бөөмийн төвшөнд очихоор энэ нөхцөл байдал эрс өөрчлөгддөг. Түрүүн ярьсан те квант төлөвүүдийг илэрхийлэхийн тулд магадлалаар илэрхийлэх ёстой. Тэгэхээр чин бүх боломжит төлөвүүд гэж байгаа те тэр бөмбөгний байрлаж болох бүх байрлал боломжтой гэхээр өөрөнгө гэсэн магадлалтай гэсэн үг. Суперпозиц гэж бидний хэлээд байгаа энэ зүйл юу вэ гэхээр квант бөөм яг тухайн агшинд бол ажиглахаас өмнө тийм ээ хайрцагын дотор байхдаа бүх боломжит байрлалуудад нэгэн зэрэг оршиж гин гэж хэлж болно. Нэгэн зэрэг. Яг тодорхой байрлалд биш. Классик бөөм бол тэр хайрцагны аль нэг байрлалд байгаа шүү дээ. Гэтэл бүх боломжит тэр физикийн хуулиар зөвшөөрөгдөх бүх төлөв байдлыг эзлэн оршиж гин л гэж ойлгож байна. Энэ бол классикт бол огт байхгүй зүйл. Яг тэгэхээр жишээ нь та нар мэдэн штэ те
ус төрөгчийн атом гэж зүйл байдаг тийм ээ. Энэний дотор протон буюу цөмн гэдэг нэг хүнд бөөн байна. Тэрийг тойроод электрон эргэжээдэг гэдэг ойлголт байдаг шүү дээ. Квант томьёоллоор юу болдог вэ гэхээр энэ бөмбөлөг хэлбэртэй энэ орбитын бүх боломжит байрлалд электрон нэгэн зэрэг оршиж идэг. Тийм учраас электроныг ийм яг тэр орбитод байх үед нь энд байна, тэнд байна гэж хэлэх боломжгүй. Электроны үүл гэж нэрлэдэг байхгүй. Бүх боломжит байрлалд байх боломжтой бүх байрлалаа нэгэн зэрэг эзлээд байж идэг гэсэн үг. Эн чинь ерөөсөө хэрвээ энийг хүлээн зөвшөөрж чадвал квант механикийг ойлгох эхний алхам болж эхэлж байгаа. Энэ суперпозицийн зарчмаас квант механикт гарч ирдэг одоо бидний ярих гээд байгаа орооцолтой хүртэл тэр суперпозицтой холбоотой. Тэгээд хос нөхний туршилт гэдээсэн тий. Тэн дээр баасан сөрөн доктор гэдэг үг л. Нөгөө за хос нөх ер нь бол ингээд квант механикт бол нөгөө долгион ба бөөмийн хослол буюу дуалити гэж нэг юм ойлголт байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь электрон бол тодорхой моменттэй энергитэй гэвэл энергитэй. Гэхдээ одоо жишээлбэл электроныг ингээд электроны урсгалыг ингээд ийм хос нүхээр ингээд гаргалаа гэж бодъё тийм ээ. За нэг классик ойлголтоор буюу детерминистик ойлголтоор бол тэр хоёр нүхний аль нэгээр нь л электрон бол гарч явах учиртай. За тэнгууд ингээд яг энэ туршилтыг ингээд тодорхой урт хугацаанд хэдэн өдөр ч гэдэм үү хийсний дараагаар яг тэр нөгөө нэг хоёр хос нүхний ард байгаа одоо дэлгэцэн дээр тэр хэмжилтийн үр дүн яах вэ гэхээр зэрэг ингээд яг хоёр нүхнийхээ харалтаа юм хоёр бөөгнөрл харагдах нь шүү дээ. Электрон очиод ингээд мөргсөн. За гэтэл энэ туршилтыг ингээд 50-гууд яадаг вэ гэхээр яг хоёр нүхнийхээ тэр харалтаа цаана байгаа энэ детектор буюу тэр дэлгэцэн дээр ямар дүр зураг гардаг вэ гэхээр ийм гэрэлтэй сүүдэрцэн гэдэг ийм интерференц ийм дүрс гарч ирдэг. За тэнгууд эндээс дүгнэлт нь яаж вэ гэхээр яг хоёр нүхээр гарахаас өмнө бол электрон өөрөө ийм долгиолог шин чанартай буюу орон зайн байршил нь тодорхойг болчихсон. Өөрөөр хэлбэл хаанч үйж болно гэсэн. Тэгэхээр энэ ч нөгөө нэг орон зайд магадлал нь ингээд жиг таарахсан. Одоо жишээ нь хаанч үйж болох нь шүү дээ хэмжилт. Яг хэмжилт нь хаана вэ гэхээр зэрэг яг очиод зохихороо тэр дэлгэцээ очиод зохихороо тэр одоо нөгөө цагаан хар гэдэг шуумуудынхаа аль нэг дээр нь очиод зогсон байдаг. Тэгэхээр энэ өөрөө бол анх энэ бол одоо квант механикийн өвөрмөц классик физикээс Ньютоны физик гэж нэрлэдэг те. Эндээс ялгаатай зүйл нь ийм хоёр шин чанарыг зэрэгцүүлээд авч явж идэг. Нэмээд суперпозишн буюу орон зайн аль ч цэг дээр ижилхэн магадлалын утгатайгаар ингээд тархаа байж идэг гэсэн энэ суур зарчим нь бол өөрөө ингээд энэ бол айгүй энгийн туршилтаар гараад ирчихэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол өөрөө одоо тэр өмнө одоо бий болсон Ньютоны, Максвеллийн дулааны физикийн бүх одоо юунуудаас арай шинэ одоо ийм шинэ физикийн сургууль бол бий болж эхэлж байгаа гэсэн. Тэгээ эндээс одоо entanglement руу хэдүүлээ энэ superposition-аас шилжих хэрэгтэй байна тийм үү? Ягаад тэгэхээр энэ ч бас нөгөө квант механик яг суур үзэгдлүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр entanglement-ийг яг энгийнээр бэлдээд ойлгуулъя гэвэл юу гэж хэлэх вэ? За саяны нөгөө хос нөхний туршилтын тухай бас нэг дээр нэмээд үг хэлчихье. Ийм маш сонин эсвэл классик физикт бол хөдөлгөөнийг эсвэл долгион эсвэл бөөм гэж нэрлэдэг байсан бол квант төвшөнд очихороо аль шин чанарыг агуулдаг болоод эхэлж байгаа гэж ярьлаа. Түүн дээр нэмээд одоо электронуудыг үүсгүүрээс тэр нөх рүү хоёр нөх байгаа штэ гарах боломжтой. Хоёр нөх рүү нэг нэгээр нь явуулаад бай тэ. Тэгтэл классикт бол зөвхөн аль нэг нөхөр нь гарна штэ. Гэтэл квант физикт юу гэлээ түрүүн хэлсэнтэй суперпозицийн зарчмаар аливаар нь ч гарах магадлал байгаа гэхээр хоёулангаар нь зэрэг гарч байгаа боломжийг тооцох ёстой болж байгаа.
боломжтой бүх төлөвүүдэд нэгэн зэрэг оршно гэдэг чинь тэр хоёр нүхээр гарах боломж байгаа л бол тэр хоёр нэгэн зэрэг байсан бодтойгоор хамт байсан гэсэн үг. Тийм учраас тэр нийлбэр боломжийг нь тооцож үнэн зөв туршилттай таардаг тийм мэдээлэл гардаг байхгүй юу. Тэгэхээр чин бид нар бол мэдэн штэ бууг ингээд зөвхөн буугаас гардаг сум ингээд буудаад бай тэ. Тэнгүүд хоёр нөх тавьчвал тэр сум бол зөвхөн тэр хоёр нүхээр гарна. Классик физикт яадаг вэ гэхээр зөвхөн аль нэгээр нь л гарна штэ нэг удаадаа. Гэтэл яг үнэндээ бол квант механик дээр ингээд төсөөлөд бодоод үзвэл хоёулангаар нь гарах боломжтой бол тэр хоёулангаар зэрэг гарсан байх боломжийг тооцох хэрэгтэй болж байгаа. Нэгэн зэрэг суперпозиц буюу хоёр өөр төлөвд нэгэн зэрэг оршиж байгаа гэдэг нь тэргээр классик физикээс өөр болно. За одоо орооцолтооны тухай ярив. Орооцолтоон бол ийм квант бөөмсийг нэг нэгээр нь биш хамтд нь нийлмэл систем үүсгэх үед бий болно. За жишээ нь хоёр электрон байг те. Электрон чинь цэнэг гэж байдаг, масс гэж байдаг. Дээр нь нэг спин гэж нэг юм байдаг байхгүй юу? Өөрөө байнга эргэлдэж идэг. Тэгэхээр эргэлтийн чиглэл гэж зүйл байгаа шүү дээ, тэ. За тэгэнгүүт хоёр электрон аваад тэр хоёрыг эсрэг чиглэлтэйгээр нэг систем болгочвол нийлбэл систем үүсдэг. Бид нар юуг мэддэг вэ гэхээр зөвхөн тэр хоёр эсрэг чиглэлтэй. Тус тусаадаа хаашаа чиглэж байгааг ерөөсөө мэдэх боломж байхгүй. Тусад нь дүрслэх боломжгүй болчдөг байхгүй квант төлбүүдийг ингээ холбочхоор. Чиглэлүүд нь эсрэг гэхээр нийт эргэлтийн хэмжээ нь тэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр хоёр электроноос нийлсэн систем маань ерөөсөө нийтдээ л эргэлтийн хэмжээ нь тэг байх л бүх боломжит төлбийг нэгэн зэрэг эзлээд байж гэнэ гэсэн үг. Тэгээд яг тэр электрон ийшээ чиглэж гэн гэж хэлэх арга байхгүй. Хэрвээ чи тэр электроныг салгаал ийшээ чиглэж гэн гэчүүл яг уу. Тэр холбогдсон орооцолдсон төлөв байдлыг устгachж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр квант төлөвүүдийг яадаг вэ гэхээр ийм орооцолдсон төлөвд оруулж болж байгаа. Орооцолдсон гэж хэлж байгаагийн цаад утгал болохоор нэг бүрчлэн томьёолж болохгүй. Ийм байна гэж хэлэх ямар ч арга байхгүй квант онолд. Нийтэд нь нэг л зүйлээр тайлбарлана гэсэн үг. Тэгэнгүүтээ яг дээр нэмээд түрүүн суперпозицийн зарчмаар нийлээд энэ хоёр систем чинь яг уу зөвшөөрөгдсөн бүх боломжтой төлбүүд дээрээ бүх нэгэн зэрэг магадлалаараа ингээ оршин байна гэж хэлж байгаа. Тэгээ одоо эндээс түрүү чи яасан EPR буюу Эйнштейн, Подольский, Розен гэж гурван эрдэмтэн ийм хачин энэ суперпозицийн орооцолдсон төлөвийг хараад ийм асуулт тавьсан байна. Энэ хоёр орооцолдсон электроныг асар хол аваачаа тавьчих тийм ээ. Тэгэнгүүт чинь бүх боломжит төлөвүүд дээр нэгэн зэрэг оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр анханасаа яг тодорхой чиглэлд байхгүй бүх боломжтой төлөвүүдээр оршиж байгаа. Гэхдээ нийт эргэлт нь тэг. Тэнгүүт нэгийг хэмжингүүт одоо жишээ нь дээшээ харцсан байг тий. Тэгвэл нөгөөх нь заавал доошоо харсан байх ёстой шүү дээ. Тэгээ хэмж хүртэл бүх боломжит төлөвүүд дээр ингээ оршоо байж гин тийм үү. Тэнгүүт одоо гэрлийн жилийн зайтай байлгажгаад маш хол байлгаж байгаа тийм ээ. Хоёр Алис Боб гэд хоёр эрдэмтэн байг заяа. Нэгэн дээр нь хэмжилт хийгээд нөгөөх дээр нь 1 секундын дараа хэмжилт хий заяа. Тэгвэл квант орооцолдсон төлөвүүд бол байнга эсрэг утга өгөх нь л дээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь гэрлээс хурдан мэдээлэл дамждаг зүйл байхгүй шүү дээ. Эйнштейний харьцангуй онолоор. Гэтэл яаж тэнд байгаа электроныг хэмжингүүт нөгөөх нь эсрэг байх нь тодорхой болж байгаа гэдэг чинь гэрлээс хурдан мэдээлэл дамжих боломжгүй байхад нөгөө электрон яагаад эсрэг чиглэхээ яаж мэдж байгаа юм?
ийм парадокс үүсээд энэ квант механик бүрэн биш байна. Бүрэн биш онол юм биш үү гэдэг ийм том асуулт тавьсан. Энэ дээр үндэслээд баш том философийн маргаан болсон. Одоо нэг жишээ нь бол алдартай муур шүү дээ, тэ. За тэр талаар нөгөө хийсэлөө нөгөө Бээлийн жишээ бас гоё жишээ байдаг те. Тий. Шрёдингерийн муур гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр та бүгд сонсч ирсэн байлгүй. Энд бас нөгөө энэ science fair дээр нэг хоёр хүүхэд үзүүлж иж магадгүй. Муурыг ингээд хайрцагт хийчихэж байгаа юм тийм ээ. Тэгээд асуулт асууж байна л да. Энэ муурыг ямар төлөвт байна? Амьд юм уу, үхсэн юм уу, эсвэл унтж гин үү, эсвэл яг ямар төлөвт байна гэдэг асууж байгаа. Гэтэл ингээд энэ дээр бол яг энэ Кант төлөв гэдэг өөрөө ингээд түрүүн бит хоёрын ярьсан superposition буюу нэгэн зэрэг яг ингээд физик төлөвүүдийг бүгднийг зэрэг агуулж идэг. Гэхдээ хэмжилт гэдэг ойлголт энэ дээр айгуу чухал. Хэмжилт хийхээр аль нэг рүү ингээд аль нэг төлөвийг авчна. За амьд байж болно, муур үхсэн байж болно. Хэмжилт гэдэг нь би юу гэж хэлж байгаа нөхөр тэр муурыг хайрцагын дотор хийчээд битүүлчих чинь гэсэн үг байхгүй юу? Энэ бол нөгөө thought experiment буюу бодлын туршилт гэсэн үг. Тэгээд хэмжилт хийхээс өмнө бүх төлөвт байгаа. Тэгээд одоо хайрцгийг онгойлгоод хүн ажиглалт хийчих штэ. Тэнгүүд за муур амьд байна гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ нэгэн зэрэг олон төлөвийг агуулж идэг дээр одоо жишээ нь Эйнштейний одоо түрүүний ярьсан нөгөө EPR-ийн пейпер дээр бол үгүй ээ энэ анханасаа төлөвт байсан квант механик дутуу буюу энд ямар нэгэн нөгөө hidden variable буюу үл мэдэгдэх хувьсгчийн буюу энэ олж нээгээгүй буюу квант механик дутуу гэдэг дээр Эйнштейн, Подолский, Розен 3 энэ дэр маргасан байхгүй. Зөрүүлээд удалгүй нөгөө Боор нөгөө нэг яг адилхан гарчигтай пейпер 35-нд хэвлүүлдэг шүү дээ. Зөрүүлээд үгүй энэ квант механикийн натур нь өөрөө буюу нөгөө Копенгаген тодорхойлт гэж ярьдаг. Энэ бол Copenhagen interpretation гэдэг нь одоо нийтээр одоо дэлхийд даяар физикчдийн эрдэмтдийн ойлгож байгаа квант механикийн интерпретац буюу олон төлөвт зэрэг байж байгаа гэдэг энэ тайлбар бол өөрөө Боор бол энэ ч маш их дэмжижсэн. Тухайн Хайзенберг бас их дэмжижсэн. Тэгээд эндээс одоо энэ төлөвүүд дээр зэрэг байгаа мөн түрүүн нэг та локал биш шин чанарын талаар ярьлаа шүү дээ. Нөгөө гэрлээс илүү хурдан мэдээлэл дамжихгүй. Тэгтээ ер нь нөгөө одоо бид нар нөгөө Бээлийн туршилт руу явж болж байна одоо. Яг нөгөө хэлэх. Яг тэгэхээр бид нар нөгөө шалгаж болно шүү дээ. Нэг туршилт тавиад яг квант механик чинь бүрийн юм уу? Яг бодит реалитиг буюу бодит байдлыг илэрхийлж гэнэ үү? Аль эсвэл яг нөгөө Эйнштейний маргасан шиг дутуу юм уу гэдэг энэ асуулт руу очивол. Бээлийн туршилтыг нөгөө одоо ингэж штэ. Ийм хоёр маргаан боллоо те. Эйнштейний талынхан болохоор квант механик чинь ийм юмыг тайлбарлаж чадахгүй харьцангуй тусгай онолыг зөрчиж байгаа учраас энэ онол чинь бүрэн биш юм байна. Бидний нээгээгүй ямар нэг хүчин зүйл цаан чинь байна. Энэ квант механик бүрэн биш гэдэг ингээ яриад байдаг. Боорын Нильс Боор зэрэг Боорын талын эрдэмтэд болохоор үгүй квант механик бол бүрэн. Энэ квант механик чинь харьцангуй тусгай онолын зөрчиж байгаа юм биш. Квант төлөвийг бүтээж байгаа зүйлс маань маш хол зайд байсан ч гэсэн нэг квант төлөвөөр илэрхийлэгдэж болдгиймаа. Квант механик бол энэ таны яриад байгаа одоо гэрлийн хурдны тийм хэмжээтэй хязгаараар уртаар хязгаарлагдахгүй гэдэг ийм маргаан өрнөд 60-аад он хүртэл энэ маргаан ингээд философийн төвшөнд тийм ээ эрдэмтдийн төвшөнд явсан юм шиг байна. Тэгээ ерөнхийдөө бол квант механик 60-аад он хүртэл маш өндөр хөгжөөд ихэнх эрдэмтэд болохоор ерөөсөө квант механикийн томьёолыг ашиглаад шин нээлт хийгээд шинэ бүтээгдэхүүн гаргаа явцсан учраас ерөнхийдөө философийн маргааныг нэг тоохгүй ерөөсөө ашиглаад яваад байсан байна. Тэгтэл 1960-аад онд Джон Бэл гэж эрдэмтэн
энэ хоёр маргааныг таслах боломжтой гэдгийг томьёолсон. Тэр нь одоо Беллийн тэнцэл биш гэж нэг юм математик томьёол байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр квант төлөвүүдийг хэмжихэд тодорхой төлөвд оруулчаад Беллийн төлөв гэж ярьдаг. Төлөвд оруулчаад хэмжвэл хэрвээ тодорхой тооноос классик онол Эйнштейний талынхан зөв бол жишээ нь тодорхой тооноос бага байх ёстой болж байгаа. Гэтэл энийг зөрчвөл Нильс Борын тал буюу квант онол бүрэн гэдэг нь одоо тодорхой болох ийм боломж байгаа гэдгийг хэлсэн байгаа. Тэр боломжийн тухай товчхон хэлэхэд ийм байгаа. Жишээ нь нэг урт нь 1 метрийн урттай савануудыг хамгийн урттай 1 метр урттай заяа. Ийм савануудын бүх уртыг нэмий, тийм ээ. Тэнгүү 100 тийм саваг нэмбэл 100-аас хэтрэхгүй штэ. Тэгэхээр 100-д буцаагаад хуваавал тэр савануудын дундаж урт бол хизээч нэгээс давхгүй, тийм үү? Би зөвхөн энгийнээр тайлбарлах гэж хэлж байгаа юм л та. Гэтэл энэний оронд квант саваа авъя, тий. Тэнгүү чи бүх боломжит уртуудаа нэгэн зэрэг оршиж гин гэсэн үг. Тэгэхээр ингээд тэр олон саваануудыг квант саваануудыг дундчлахаар тэр бидний максимум боломжоос гадна завсрын боломжууд нь нэмэгдээд нийт урт нь 100-аас хэтэрчдэг байхгүй. Квант онол зөвл юм бол дундч нь яах нь вэ? Классик онолд байх боломжгүй тийм өндөр утгыг өгдөг байхгүй. Тэрэнд өгж байгаа гол зүйл бол тэр завсрын одоо суперпозиц төлөвүүд байгаа энэ боломжууд нь нэмэр болоо явчихж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр классик онолд бол ямар байралд байх нь тодорхой, детерминистик гэдэг. Гэтэл квант бол магадлалын чанартай ийм онол. Тэгэхээр бүх боломжуудын тооцохоор яах вэ гэхээр квант саваануудын дундч бол яах нь вэ? Саваа болгоны урт 1 метрээс бага байсан ч гэсэн 100 квант савааны дундаж бол нийлээд урт нь бол нийлээд 100-аас хэтэрж болох нь шүү дээ. Хэрвээ хэмжилтээр ийм квант төлөвийг орооцолдсон төлөвийг бий болгоод тэр квант саваануудыг уртын хэмжээд нэмэхэд 100-аас их гарч ивэл квант онол зөв болох гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд энэ Беллийн тэнцэл бишийг шалгах юм туршилтууд тавьж өгсөй. Энэ би таны яг нэг саван дээр би зүгээр нэг зоосны жишээ авчих уу. Энэ одоо нэг сая Эйнштейний талын эрдэмтэд буюу энэ квант механикийн реалист гэж нэрлэдэг бас. Нөгөө одоо Нильс Борын талынх нь бол яг энэ квант механикийн энэ random буюу энэ дурын магадлал суурилсан энэ зураглалыг бол хүлээн зөвшөөрдөг. Нөгөөдөл нь Эйнштейний буюу хатуу классик детерминистик талдаа байдаг физикчд ингээд за жишээ нь инх тогш битээр тэр одоо хоёр сургуулийн хүмүүс битээр нэг юм зоос өгчлөө гэж бод. За Эйнштейний талын хүмүүсүүдийн бэлдэж өгсөн зоос яах вэ гэхээр зэрэг нөгөө нуугдмал хувьсагч буюу анханасаа яг тэр дээшээ шидэхэр за надад би ингээд аль нэг байдлаар өнцөг юм уу тодорхой өнцөг оруулаад шидэхэр дандаа тоо буудаг танд дандаа сүлд буудаг гэд тогтч чинь гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл тэнцээ дурын шин чанар байхгүй. Квант механик дутуу учраас бидний яг энэ тохирдог дүрмийг мэдэхгүй гэдэг энэ дээр үндэслээд тэгээд инх догштой одоо тэр зоосоор ингээд туршил тавьж байгаа. Та бит хоёр ингээд баг 100 км-ийн зайд ингээд бие бинтэйг ямар ч харилцаа холбоо байхгүй газар яг адилхан туршил тэгэл. Нийтдээ 100 удаач байна уу 1000 удаа байна уу энэ айгүй олон тоогоор энэ туршилтыг давтахад ойролцоогоор нэг 75 орчим хувьтай бол та бит хоёрын нөгөө туршилтын үр дүн яг за таарж ийн гэж үзье. Тэнгүүд одоо энэ бол нөгөө энэ хоёр зоосыг бит хоёрт бэлдэж өгсөн хүмүүс чинь ямар хүмүүс байх вэ гэхээр нөгөө Эйнштейний талыг баримталдаг хүмүүс байх нь шүү дээ. Эйнштейний пикчер одоо тэр квант механикийн зураглалыг хүлээн зөвшөөрдөг. За тэнгүүд Борын талыг баримталдаг хүмүүсүүд та бит хоёрт бас нэг зоос өгсөн. Яг адилхан туршилт хийж байгаа тийм ээ. Тэнгүүд яг адилхан тэр туршилтыг ингээд хийнгүүт одоо яаж нэхэр зэрэг баг 90 орчим хувьтай бит хоёрын туршилтын үр дүн таарж байгаа байхгүй. Тэнгүүд эндээс юуг харуулж нэхэр зэрэг хэрвээ Эйнштейний маргаж байгаа шиг квант механик бид нар детерминистик маягийн бид нар зүгээр дутуу ойлгоод байгаа юм бол яагаад
нийтдээ 75% таарад идэг. Гэтэ яг бодит байдал дээр туршилт тавихаар энэ бүр 80-90% таарад идэг вэ гэдэг чинь бараг 20 орчим хувийн зөв рүү гараад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг Бэйлийн туршилт бол энэ айгүй өндөр магадaltaй таардаг буюу entangled төлөвийг нэг нь хэмчихэд нөгөөдхийг нь бараг мэдж байгаа гэдэг энэ туршилтыг харуулснараа квант механик бол бодит одоо реал байдлыг бол зөвөр тайлбарж байгаа гэдэг Эйнштейний талыг бол хатуу няцааж байгаа гэсэн үг. Тий. Одоогийн тэгээд энийг хэмжилтээр одоо аль тал нь зөв бэ гэдгийг хэмжиж олох боломжийг энэ Джон Бэл гэж хүн томьёолж өгсөн. Түүний дараахнаас эхлээд Клаусер, Аспе гэдэг эрдэмтэд энэ Бэйлийн туршилтыг лабораторийн нөхцөлд хийж эхэлсэн байна. Тэгээ үр дүнгээ харсан чи ерөөсөө квант онол бол квант онолын тал бүрэн ялсан байхгүй. Тэгэхээр Эйнштейн бол ялагдсан гэсэн үг. Квант төлөв дээр байгаа түрүүн ярьсан зоос бол зөвхөн сүлд эсвэл тоо биш. Тэр хоорондох бүх боломжууд нь нэгэн зэрэг байж идэг гэдэг нь батлагдж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хэрвээ бидний тарих хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн байгаль тулгуур төвшөндөө орооцолдсон төвшөндөө бол ийм сонирн байд юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Одоо энэ бүхнийг мэдсэн Нильс Бор хүртэл тийм ээ. Одоо ертөнцийг бүтээж байгаа энэ төлөвүүд маань бодиттой гэж хэлэх аргагүй тийм ээ. Тэр байтугай эрдэмтэд ингэж хэлсэн байгаа шүү дээ. Квант механикийг ойлгоцсон гэж бодож байгаа бол та огт ойлгоогүй гэдэг. Тэгээд ягаад гэхээр тэр үеийн тийм том эрдэмтэд хүртэл өөрсдөө ойлгох гэж ядж исэн. Гэтэл одоо бол квант механикийн туршилт гараад батлагдчихсан учраас яах нь вэ? Бид нэр квант механикийг ойлгож тусгаж авахд илүү амар болж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо жишээ нь энэ бодит үнэн болцсон юм чинь энийг яаж ашиглах вэ гэдэг асуудал босч ирнэ те. Эндээс одоо квант механикаар компьютер бүтээж болох уу? Квант компьютер тийм ээ. Ягаад гэхээр классик компьютер чинь секундэд одоо хэдэн сая тэрбум үйлдэл хийж болдог байхгүй юу? Тэр байтугай одоо хамгийн хүчрэх компьютер 1 секундэд 10-15 зэрэг буюу одоо 1000 их найд тооцоо хийдэг. Ийм суперкомпьютер Америкт байна л да. Гэтэ тооцооны алхам болгон дээр зөвхөн нэг төлөв тоошно. Квант компьютер юугаараа ялгаатай вэ гэхээр бүх боломжит төлөвүүд дээрээ нэгэн зэрэг оршиж идэг учраас тооцооны зарим бодлогыг квант ялангуяа квант систем ч юм уу тийм ээ молекулын динамик гэгчлэнгээр ийм квант шин чанартай системийг суперкомпьютераар хязгаарч бодох боломжгүй хүртэл тийм бодлогыг квант компьютер бодож чаддаг ийм болох юм байна гэдэг ийм төлөв харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол шинжил зүгээр философийн асуудал биш, технологийн шинэ эренг зарлж байгаа байхгүй юу? Одоо ерөөсөө бидний яриад байдаг банкны нууцлал зэрэг тийм энийг бол одоогийн классик ийм боломжоор нууцлал хийцэн байгаа тийм. Гэтэл энэ бүх боломжийг нэгэн зэрэг шалгадаг ийм хүчрхэг аргаар бидний одоогийн нууцлалыг шууд эвдэх боломжтой. Гэх зэргээр ийм маш олон технологийн боломж бас энэ квант орооцолтооныг ойлгосноор бий болж байгаа. Нууцлал дээр ихээр бидний нөгөө тогтмол хэрэглэдэг SSH протокол байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн сервер руу нэвтрээд мэдээлэл авахдаа энэ хоёр бит хоёрын тохирсон байгаа тэр key гэж байж байгаа тийм түлхүүр таарч ивэл би тэр сервер рүү хандаад мэдээлэл авч айгүй энгийн зарчим тийм үү. Гэхдээ одоо орчин үед яг SSH протокол буюу энэ мэдээлэл солилцдог энэ трийг ингээд нөгөө криптолог хийж байгаа энэ аргачлал бол хүчтэйч гэсэн хэрвээ квант механик дээр суурилсан кубит дээр тооцоо хийдэг компьютерууд хэрвээ гарч ирэх юм бол тэрний нууцлалыг ерөөсө секундын хэдхэн фракшнд одоо бүр тайлаад дуусчихна гэсэн үг. Маш хүчрхэг алгоритм гэсэн үг. Одоо ийм тооцоо байдаг байхгүй. Одоо нууцлахын тулд одоо 300 оронтой хоёр анхны тоог үржихээр чинь 600 оронтой ч юм уу маш урт тоо гарна. Анх ямар хоёр тоог үржсэн бүү мэд. Энийг түрүүн ярьсан Америкийн хамгийн хүчрхэг суперкомпьютераар бодвол ертөнцийн нас ч хүрэхгүй. ертөнцийн наснаас 30 мянга
20 мянга дахин урт хугацаа шаардна гэж байгаа байхгүй юу? Одоогийн нууцлалыг задлахын тулд суперкомпьютер ашиглавал одоогийн технологиг өсгөөд одоогийн одоо IBM-ийн компьютерууд чинь нөгөө компьютерийн нэгж чинь бит шүү дээ те. Квант компьютерийн нэгж нь кубит байхгүй юу? Тэгээ олон тооны кубиттэй болгоцсомаа квант компьютер ийм хүчирхэг болно. Одоогоор 1000 кубиттэй компьютер бий болоод байгаа те. Тэгвэл 20 сая кубитийг ингээд entangled төлөв буюу орооцолдсон төлөвд оруулаад квант компьютер бүтээчлээ гэж бодъё тийм ээ. Одоогийн технологи ашиглаад. Тэгвэл нөгөө бидний нууцлалыг ямар хугацаанд задлах вэ гэхээр ерөөсөө 4-8 минутанд задлж байгаа байхгүй. Одоогийн классик компьютер ертөнцийн насыг 20 мянга дахин үрдсэн хугацаанд ажиллаж иж задлана гэж байна. Гэтэл квант компьютер бол хэдхэн минутанд задлах ийм эрс ялгаатай. Ягаад гэхээр квант компьютер маань олон төлөв зэрэг оршиж байгаад ингээд хайлт хийх боломжтой болж байгаа л. Тэгээд одоо нэг хэдхэн минут үлдчихэж. Тэгээд сая бид хоёр ингээд superposition тэгээд интерференцийн үзэгдлээс долгион бөмбөгийн duality буюу quantum механикийн классикаас ялгаатай өвөрмөс шин чанар. Тэгээд хамгийн гол нь саяны нөгөө энэ entanglement гэдэг чинь өөр quantum mechanics дээр асар том асуулт үүсгэсэн энэ маргааныг хэрхэн нөгөө Ирландын алдарт физикч Джон Бell туршилт тавиад тэрнээс хойш маш олон одоо ингээд туршилтуудыг няцаагдаг байг хүчтэй онол гэдэг талаар бид нар бол quantum mechanics талаар бид хоёр сая ярьлаа. Зүгээр одоо нэг сүүлд нэг хэдэн асуултууд үлдсэн байгаа. Яг нөгөө discussion-аас сүүлд нь одоо ингээд бид нар сая ингээд космологи ярьлаа, quantum mechanics ярьлаа, quantum мэдээлэл зүйн талаар ярьлаа, сансар судлалын талаар ярьлаа, их энерги игэл бөөм гэдээ ярьлаа. Ер нь Монголд бид нар яавал яг энэ дэлхийн түвшинд хүрсэн судалгааны багууттай, судалгааны хүрээлэнгүүдээ яг энэ топ лабораториудын түвшинд хүргэх вэ? Ер нь тэр чиглэлд явхад юу дутуу байна? Яавал ер нь зөвгөөр хөгжиж болж байна? За энэ бол жижиг гүрэнч гэсэн хүн төрөлхтний шинжлэх ухааны тэргуун фронтын олд амжилтаас хоцрох нь бол тухайн үндэстэнд бол аюултай гэж боддог. Аюултай гэж хоцрогдож болно. Гэтэл үндэстэн бол тэргуун фронтод мэрэгчлэтнүүдэд бэлдээд тэр хөгжлөөс хоцрохгүй байх тусмаа эдийн засаг бусад салбараа ингээд дэмжиж явдаг нь түүхээрч батлагдсан байна. Түүхэн улс орны хөгжлүүдээс. За миний зөвхөн хамгийн том асуудал одоо энэ шинжлэх ухаанд тулгуурласан эдийн засагтай ийм болохын тулд хамгийн том чухал зүйл бол багш нарынхаа цалин нийгмийн хамгааллыг маш баталгаатай болгох ёстой. Тэр багшлах ирээдүг бэлдэж байгаа энэ багш нарын өөрийнх нь одоо цалин тэгээд нийгмийн хамгаалалд баталгаатай ийм найдвартай болцсон үед маш багшлах дуртай маш авьяаслаг ийм олон хүн байдаг. Гол нь цалин амьдрах нөхцөл байдал нь маш муу учраас энэ боловсролын салбар маань жоохон гадагшаа гарчиж асуудалтай болчиход байгаа гэж бодож байна. Гол нь багш нарынхаа авьяаслаг хүн багшлах сонирхол төрдөг тийм нөхцөл байдлыг л бий болгоул сайн болов. Тэгээд сая хэлж байгаа шиг суур судалгаанд мөнгө зарцуулалгүйгээр их гүрэн болсон нэг ширхэгч улс байхгүй. Бүгдөө маш хүчрхэг суур судалгааны лабораториуд, маш хүчтэй дисциплинуудыг хөгжүүлсэн учраас одоогийн Америк, Европын холбоо, Хятад эдэр ийм өндөр амжилтуудыг гаргаж чадчихна гэж ярьж. Тэгэхээр суур судалгаа маш жишээ нь Нидерланд гэж улс байгаа шүү дээ. Дэлхий дээр одоо хамгийн хүчрхэг процессорыг үйлдвэрлэдэг. Өөр Америкч тэрийг хийж чадахгүй. Гэтэл Нидерланд маань хэдхэн сая хүнтэй Монголтой харьцуулахуйц 10 сая хүрдээмэг хүн амтай штэ. Тэр ард түмэн боловсролыг дэмжснээрээ тийм ээ. Ирээдүйд шинжлэх ухааны тэргуун фронтод ажилладаг эрдэмтэд инженерүүдийг бэлдэж чадсанараа дэлхийн яаж н хамгийн шилдэг компьютерийн чипийг бүтээж чадж байна штэ. Тэ. За тэгээд одоо нэг сүлд одоо ганцхан асуулт үлдчихлээ. Одоо энэ дунд мэрэгжлийн хараахан сонгоогүй байгаа. Эсвэл бол их сургуульд дөнгөж коллежуудад дөнгөж илсэж орсон юм залуучууд их байгаа. Хүүхдүүд тэдэрт яг юу гэж хэлмээр байна?
За ер нь бүх мэрэгжил сайхан гэж ярьдаг тийм ээ. Гэхдээ эцсийн эцэст ямар ч мэрэгжил сонгосон шинжлэх ухааны тухай байнга сонирхож өөрийгөө одоо шалгаж тийм ээ юмыг ойлгох гэж тэмүүлдэг тийм тэмүүллээ ерөөсөө алдаж болохгүй. Одоо дуучин ч болж болно шүү дээ эцсийн эцэст. Гэхдээ л шинжлэх ухааны тэр олд амжилт ямар гоё юм бэ гэд аль болох ойлгож тийм ээ ийм гоё сайкон гэдэг ивентэд орж идэг ингээд байнгын холбоотой байдаг тийм ээ ийм community бий болоод тэр нь аль болох олон хүнд хүрчээл их гоё юм шиг байна. Тийм учраас ямар ч мэрэгжил сонгосон шинжлэх ухаанч сэтгэлгээтэй өөрийн гэсэн бие даасан үзэл бодолтой тийм ээ. Гэхдээ шинжлэх ухааны ололт амжилтын чухлыг тусгаж авах тийм одоо ерөнхий суурь мэдлэг чадвартай байх нь чухал юм болов уу гэж. За баярлалаа.